Орой мэнд төрийн үзэгчтэй TV7 телевизийн орой мэдээллийн хөтөлбөрийг сонгон үзэж байгаад баярлалаа. Мэдээ бол байрамд бид баримтыг баталгаажуулна. Мэдээний эхэнд өнөөдөр үзүүлэх мэдээллүүдийн товч агуулгыг танилцуулъя. Тэтгэвэр тэтгэмжийг инфляцтай уялдуулж нэмэх асуудлыг төрийн тэргуун засгийн газарт чиглэж олглоо. Сэтгүүлчдийг занал хийлсэн сайд Асан Отгонбаярыг хуулийн байгууллага шалгаж эхэллээ. Аймагуудын өрсөлдөх чадвараар Дорноговь аймаг анх удаа тэргүүлж орхон удаалжээ. Иргэд шаардлагатай үед холбоо өрөх тусгай дугааруудыг мэдэхгүй байна. Монгол Улсын ерөнхийлөгч хүрэлцэх өнөөдөр Монгол Улсын ерөнхий сайд оюун эрдэнэ тэргүүтэй засгийн газрын зарим гишүүдийг хүлээн авч уулзлаа. Ерөнхийлөгч ойрын хугацаанд Ахмад Настан болон нийгмийн зорилттой бүлгийн иргэдэд олгодог тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг засгийн газарт чиглэл болгожээ. Уулзалтын үеэр цар тахлын үнэгийн нөхцөл байдал, түүний улс орны нийгмийн эдийн засагт үзүүлж буй сөргүүр дагавар, ялангуяа инфляциас үүдсэн үнэ өсөлтөд холбогдуулан яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцжээ. Инфляцийн түвшин нэмэгдэж 2021 онд улсын хэмжээнд 13.4% хүрсэн нь бага дунд орлоготой иргэдийн амжиргааг хамгаалах шаардлагыг зүй ёсоор бий болгож байгааг онцолсон байна. Иймд нийгмийн зорилтод бүлгүүд тухайлбал Ахмад Настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эцэг эхчүүд болон бусад халамж нэн шаардлагатай иргэдийн тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхэд тодорхой шийдлийг яаралтай боловсруулж хэрэгжүүлэн ажиллахыг Монгол Улсын засгийн газарт чиглэл болголоо. Мөн инфляцийн дарамтыг бууруулахын тулд хилийн нэвтрэн өнгөрүүлэх чадварыг сайжруулах, импортын барааны үнийн өсөлтөөс сэргийлэх, шатхууны үнийг тогтворжуулах, үнийн зохиомл хөөрөгдөл хяналт тавих зэрэгт онцгой анхаарал хандуулж ажиллахыг ерөнхий сайдад зөвлөлөө. Их мөргөлч танд баярлалаа. Хүнсний бүтээгдэхүүний өсөж байна. Нэг ялангуяа одоо энэ бараа таврын нийлүүлэлт, нэг ялангуяа энэ ард түмний одоо ахуйн амьдралд одоо сөргөөр нөлөөлж байгаа таа хүмүүс бүгд мэдж байгаа. Гэхдээ энэ бүхэнтэй одоо бид нар одоо энэ бүхнээс ард иргэдийнхээ орлогыг, амжиргааг хамгаалах чиглэлээр одоо засгийн газар бас өөрсдийн боломжтой бүх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүл дайчилж ажиллах зайлшгүй шаардлагатай. Дотоод нөөц болцоогоо дайшлах хэрэгтэй байна. Энэ ялангуяа одоо нийгмийн эмзэг хэсэг болсон нийгмийн халамжийн тэтгэвэр авч байгаа өндөр наснуудын тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх чиглэлээр засгийн газар одоо энэ цагаан сарын өмнө одоо тодорхой хэмжээний шийдвэрийг үе шаттайгаар гаргаж одоо авч хэрэгжүүлэх нь одоо зүйтэй гэж ингэж үзэж байгаа. Дээр нь энэ хилийн нэвтрэн өнгөрүүлж чадахыг сайжруулах зайлшгүй шаардлагатай байна. Импортын барааны үнийн өсөлтөөс сэргийлэх шаардлагатай байна. Эдийн засгийн нөхцөл байдал одоо хүнд байгааг бас ойлгож байгаа. Гэхдээ боломжтой зүйлүүд одоо дайчлах хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ ахмадуудын чинь амьдрал ах хүнд байна. Саяны нийгмийн халамж авч байгаа эмзэг бүлгийн нэг ялангуяа одоо энэ бага орлоготой, хөгжлийн бэрхшээлтэй, өнчигрөөсөн, өрх толгойлсон энэ хүмүүсийн амьдрал ах одоо үнэхээр хүнд байна. Энэ инфляцийн өсөлтийг одоо дааж чадахгүй шүү дээ. Тийм учраас одоо үе шаттайгаар нэн тэргүүн энэ одоо зорилт бүлэг рүү хандсан энэ одоо нийгмийн арга хэмжээнүүдийг одоо засгийн газар нэг ялтаа авч явах чиглэлээр санаачлагтай ажиллахыг бас одоо ерөнхийлөгч та бүхэнд бас одоо үүрэг болгож байна. За их мөргөлч танд баярлалаа. Оюутлогын далд уурхай өчтөр эхний тесрэлтээ хийсэн. За гадаад болон дотоод талын эдийн засагт бас одоо эрэг ийм мэдээ болж байгаа гэж найдаж байгаа. Би өчтөр өгөндөө онцлсан Монгол Улсын ерөнхийлөгч их хурл одоо нэгдмэл нэг цонхоор хардсан газар дэмжлэг үзүүлсний үр дүнд за мөн одоо улсын их хурлаас байгуулагдсан төр хороо за мөн иргэд нэгдэлтэй байсны одоо үр дүнд бид нар өмнө нь үүсчээсэн 2.3 тэрбум ам долларыг тэглэж за далд уурхайн бүтээн байгуулалт одоо нэг гарах нэмэлт зардлыг хөрөнгө оруулагч тал өөрсдөө хариуцах юм одоо тохиролцоонд хүрсэн. За гэхдээ энэ бол хилцээр дуусж байгаа гэсэн үг бол биш. Хилцээр үргэлжлээд явж байгаа эхний шат дуусж байна гэж үзэж байгаа. За цаашдаа бид нар байгаль орчны нөхөн сэргээлтийн чиглэлээр за зэсийн үйлдвэрийг одоо байгуулах чиглэлээр, өмнгийн говийг усчуулах чиглэлээр зэрэг олон асуудал дээр одоо хамтарч ажиллахаар яриа хэлцээр үргэлжлээд явж байгаа. За эдийн засаг амаргүй байгааг та бас ойлгож байгаа. За энэ жилийн хувьд бол одоо цар тахал өөрөө инфляц буюу одоо бараа бүтээгдэхүүний хомсдлоос болсон юм үнийн өсөлт байдлаар дэлхийд одоо юм шок өгч байна.
За манай улс ч гэсэн энэ 22 оноос нэлээд үргэлжлэх юм төлөв байдалтай байна. За хил хязгаар бас хаалттай, амаргүй юм нөхцөл байдалтай байна. Бид нар шаардлагатай бүхэл арга хэмжээг авч ажиллаж байгаа. За Эрдэнэтийн экспорт хаагдчихад байсан. За өнгөрсөн 7 оноос эхлээд бас ботож нэгдэж эхэлж байна. Ирэнтэй холбоотой бид нар одоо тусгай горим тогтоосон богино эргэлт хийж байгаа. За богино эргэлттэй холбоотой манай одоо хуулийн хэлтэй байгууллагууд үндсэндээ тэнцээ бас сайн ажиллаж байна. Тийм учраас бас харьцангуй бараа бүтээгдэхүүний нэвтрэлт одоо докторжих юм шат руу орж эхэлж байгаа юм цаг үе. За гэхдээ хэвийн байдалд ортол бас болоогүй байж байгаа. За мэдээж цалин тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой асуудал амаргүй байгаа бид нар ойлгож байгаа. За эдийн засаг маань дөнгөж одоо өнгөрсөн оны сүүлээр хасах 5.3-аас одоо нэмэх 3.4. За одоо цаашлаад хэрвээ экспорт тогтвортой байвал нэг 4 орчим хувь руу ингээд орох юм одоо боломж одоо л үүсч эхэлж цар тахлын нөхцөл байдлаас болж тийм учраас эрхлэгчийн одоо хуулийн дагуу өгч байгаа засгийн хамтрагт өгч байгаа саналыг бидний хувьд бол ярилцаад тэгээд ариун зай сайдын багц дээр ямар зохицуулт хийж болох нь төсвийн хүрээнд ямар зохицуулт хийж болох нь энэ бүх зүйлийг бид нар судлаад 20 үед шаардлагатай арга хэмжээг авъя гэсэн бодолтой. Монгол улсын ерхий сайд оюун эрдэнэ Монгол улсын ерхийлөгчөөс за хуулийн хүрээнд өгсөн дээрх чиглэлийг яаралтай судлан үзэж шийдвэрлэнэ гэдгээ энэхүү хэлж байна. Мөн засгийн газраас дэвшүүлсэн шин сэргэлтийн бодлогын хүрээнд эдийн засгийн эрчимтэй өсөлтийг дэмжихэд онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа гэлээ. Оюутлогоо төслийн гүний уурхайн үйлдвэрлэлийн бүтээн байгуулалт өчигдөр хэлсэн талаар танилцуулж төслийн хэлэлцээр цаашид байгаль орчны нөхөн сэргээлтийг сайжруулах, зэсийн үйлдвэр байгуулах, говийн бүсэд усны нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр үргэлжлэнэ гэдгийг хэлж байна. Монгол улсын ерөнхийлөгч хүрэлцэх оюутлогоо төслийн хэлэлцээрд гарсан үр дүн нь Монгол хүн баялагтай эзэн байх зорилтыг биелүүлэхэд чухал алхам болж буйг тэмдэглэж, Монгол улсын их хурл, Монгол улсын засгийн газар хэлэлцээрд хүчин чармаалт гарган оролцсон талуудад баяр хүргэлээ. Цаашид оюутлогоо төслийн Монгол улсад өгөх үр өгөөжийг нэмэгдүүлэх, улам боловсронгуй болгох чиглэлд санаачлагтай ажиллахыг хүслээ. Мөн Монгол Орос Хятадын эдийн засгийн коридорын чухал бүтээн байгуулалт болох Монгол улсын нутаг дэвсгэрээр дамжих хийн хоолой барьж байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг баталсныг сайшаав. Уулзалтын төгсгөлд Монгол улсын ерөнхийлөгч хүрэлцэх цар тахлаас үүдэн улс оронд үүссэн нөхцөл байдалд дүгнэлт хийж, бодлогын реформ хийх, ялангуяа үндэсний аюулгүй байдлын чухал бүрэлдэхүүн хэсэг болох үндэсний аюулгүй байдлыг дотоодосоо найдвартай хангах, үйлдвэрлэгч орон болох зорилтуудыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарал хандуулан ажиллах нь чухал болоод буйг тэмдэглэсэн байна. Уулзалтад Монгол улсын ерөнхийлөгчийн хамгийн газрын дарга Содбаатар, Монгол улсын хурлын гишүүн, засгийн газрын гишүүн Сангийн сайд Жавхлан, Монгол улсын засгийн газрын гишүүн хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Ариун Заяанаар оролцжээ. Боловсрол соёлын шинжилгээ ухааны сайд асан Отхон баярын эхнэрийн хамаарал бүхий компани Хөгжлийн банкнаас 17.7 тэрбум төгрөгийн зээл аваад эргүүлж төлөөгүй гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн эрхлэлээр цацагдсан. Тэгвэл сайд асан Отхон баяр сэтгүүлч оргилмаа болон зарих сайтыг занал хийсэн утга бүхий зурус илгээсэн нь олон нийтийн сүлжээнд тавигдсанаар бусдын игдүүцлийг төрүүлээд амжсан юм. Тэгвэл уг асуудлаар өнөөдөр нэр бүхий сэтгүүлчид хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Улс орон нийтийн эрх ашгийг ноцтой хүндсэн дээрх сэдвээр бичиж, нийтэлж сурвалжилж олон нийтэд түгээн дэлгэж буй хэвлэл мэдээллийн тодорхой хэрэгслүүд болон сэтгүүлч нийтлэгчдийг үүнийхэн төлөө төрийн сайд асан Отхон баяр айлхан сүрдүүлж амь насыг занал хийсэн үйлдэлийг гаргасныг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. За өнгөрсөн 7 хоногт Монгол Улсын Хөгжлийн банкнаас нийт гаргасан зээлийн 55.3% чанаргүй гэдэг ангилалд орсон. Өөрөөр хэлэх юм бол хууль хяналтын байгууллагт хандж энэ мөнгөө олж авах нэ гэдэг ийм одоо мэдээллийг олон нийтэд гаргасан. За энэ баримт бол дутуу гэж бол сэтгүүлч бидний зүгээс үзэж байгаа. Цаашлаад энэ компаниудын тоо нэмэгдэх ийм хандлагатай байгаа. За 55.3%-ийг ямар хүмүүс эзлээд байна гэхээр 26 компани авсан 841 тэрбум төгрөг эзэлж байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол нэг банкнаас гаргасан зээлийн талаас илүү хувь нь огт төлөгдөх боломжгүй чанаргүй ангилалд орсон байна гэдэг нь энэ нь ямар ноцтой мэдээлэл вэ гэдэг нь бол харагдаж байгаа. За яг энэ 26 компани ард хэн байна вэ? Улс төрчид байна уугүй юу? Эсвэл энгийн бизнес эрхлэгчид энэ зээлийг авчаад төлж чадахгүй байгаа мó үгүй мó гэдэг үүднээс манай сайтын зүгээс энэ мэдээлэл дээр анализ судалгаа хийж эхэлсэн. Энэ баримтыг ухаад явж байхад маш сонирхолтой нь ихэнх нь улс төрч нартай хамааралтай байгаа нь
баримтаар нотлогдсон. Тийм учраас бид мэдээллийг гаргаж тавьсан. Одоо энэ 2022 оны 1 сарын 24-ний өдөр Зариг цэгийн сайт одоо энэ хөгжлийн банкны зээлдэгчдийн талаарх мэдээлэлээр дэлгэсэн. За энэ мэдээллийг нь би байнгын уншигчийн хувьд харж байгаад хэрвээ одоо миний мэдж байгаа мөртлөө юм дурддаггүй бол комент хэсэгт нь хаяа бичдэг байгаа. Тэгээд тийм учраас одоо Мон дулаан компани бол Отгонбаяр гэдэг хүнээсээ илүү одоо барилга байгуулалтын дэд сайд байсан Ламсран гэдэг хүний гэдэг мэдээллийг нэмж бичсэн. Тэгсэн чинь Отгонбаяр миний доор тийм ээ би 2018 онд энэ хүнтэй гэрэлсэн гэх тэр миний сонирхоогүй мэдээллийг өөрөө доор нь бичээд тэгээд тэрэндээ бухимдаа тонсон юм шиг байна. Тэгээд би маргааш нь өөрөөс нь одоо шинэ уран бүтээл номыг худалдаж аваад баяр хүргэчгээд за нэг 30 минутын дараа байхаа гинтхэн л одоо дэмээр ороод ирэхээр дүүдээ баярлаа гэж байгаа юм баг. Тэгээд нэгэд харсан чинь гээд тэгээд заригтай чи хамт алнаа. Заавал орж авнаа гэж би уг нь тэр хүнээс дандаа ч дэм хүлээж аваад идэг биш. Тэгээд янз бүрийн дэм иржил байдаг. Би ер нь дийлэгдэггүй. Гэхдээ энэ удаад бол заригтай чи наална би үнэхээр хорсож байна. Тэгээд ална гэдэг үгийг 3-аас 4 удаа ингэж хэрэглээд тэгээд хорсож байгаагаа илэрхийлээд тэгээ хаанаас ч хамаагүй олж авна гэд ийм одоо ноцтой үгнүүдийг хэрэгэлсэн байсан болохоор энэ зүгээр дугаар хорооны иргэн биш. Төрийн өндөр алга хашиж байсан. Яг одоогийн байдлаар бол Монгол Ардын намын даргын зөвлөх, Монгол улсын ерөнхий сайдын зөвлөх хүнийхээ хувьд байж болмооргүй тийм ёс зүйн алдаа. Дээрээс нь одоо эрүүгийн хуулийн 13.5-1-д заасан бусад одоо хүч хэрэглэхээр одоо сүрдүүлсэн гэсэн энэ тодорхой залттай ийм эрүүгийн хэрэг учраас би эрүүгийн хэрэг үүсгүүлэх шаардлагатай гэж бичээд эрүүгийн цагдаагийн албанд мэдүүлгээ өгөөд тэмдэглэл хөтлүүлээд бүх юмыг ёс журмынхан дагуу явъя гэж бодсон байгаа. Эрүүгийн хуулийн 14-ийн 3 дугаар зүйлд үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдах, гэмт хэргийг өөрийн эсвэл бусдын хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, аливаа мэдээллийг олон нийтэд тараалахгүй байхын тулд хэвлэн нийтлэгчдийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд хүч хэрэглэхээр дандлахийсан бол ял шийтгэлтэй байхаар тодорхой зүйлчилсэн байх тул тус үйлдэлийг гэмт хэргийн шинжтэй үйлдэл байж болзошгүй хэмээн үзэж цагдаагийн байгууллага шалгахыг шаардах. Сэтгүүлчдийн мэргэжлийн эрх ашигыг хамгаалах үүрэг бүхий байгууллагын хувьд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл бүх талын өмгөөллийн болон тэмцлийн арга хэмжээ авахаа илэрхийллээ. Харин Отгонбаяр өнөөдөр өөрийн Twitter хуудасаараа дамжуулан ёс зүйн үг хэрэглэснийхаа төлөө сэтгүүлчдээс уучлалт гуйсан юм а. Эдийн засгийн бодлого өрсөлдөх чадварын судалгааны төвөөс Монгол улс болон аймагуудын өрсөлдөх чадварын тайланг 10 дахь жилдээ танилцуулж, Дорногов аймаг анх удаа тэргүүлсэнийг зарлаа. Харин хамгийн бага үнэлгээ авсан 5 аймагт Говьалтай, Дундгов, Завхан болон Булган, Баян онгор аймаг нэрлэгдсэн байна. Судалгааг Монгол улсын 21 аймгийн хөгжил өрсөлдөх чадварыг эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэх үндсэн 4 бүлгийн нийт 175 шалгуур үзүүлэлтээр тооцож харагдаг байна. Өрсөлдөх чадварыг хэмждэг үндсэн 4 бүлгээр буюу эдийн засгийн тамир тэнхээгээр Орхон аймаг, засаглалын үр ашигаар Сүхбаатар аймаг, бизнесийн үр ашигаар Дархан уул аймаг, харин дэд бүтцээр Дорногов аймаг 1-р эрэмблэгджээ. Ийхүү Дорногов аймаг анх удаа тэргүүлэх болсон бол удаахад Орхон, Дархан уул, Өмнө Говь, Говь Сүмбэр аймагуд эрэмблэгдсэн байна. Энэ жилийн онцлог үр дүнгээс дурдвал Дорногов аймгийн засаглалын үр ашиг, бизнес үр ашигын бүлгийн оноо буурсан хэдий ч дэд бүтэц бүлгийн оноо өссөн байна. Улмаар дэд бүтэц бүлгийн үнэлгээгээр нэгт эрэмблэгдэж өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр тэргүүлжээ. Орхон аймаг ерөнхий үнэлгээгээр 2 дугаарт эрэмблэгдэхэд засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц бүлгүүдийн оноо буурсан нь нөлөөлжээ. Харин Дархан уул аймгийн эдийн засгийн тамир тэнхээ бүлгийн оноогоор 12-оор ахиулж, ерөнхий үнэлгээгээр 3-т эрэмблэгдэж, өмнөх оны эрэмбэд өөрчлөлт гараагүйч засаглалын үр ашигаар 6 эрэм бухарч 11-т эрэмблэгдсэн байна. Өмнө Говь аймаг ерөнхий үнэлгээгээр 4-т эрэмблэгдэж, өмнөх оны эрэмбэд өөрчлөлт гараагүйч бизнесийн үр ашиг, дэд бүтцийн бүлгийн оноо ихээхэн буурчээ. Тэгвэл нийт 21 аймгийн 3 аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо буурсан нь Увс, Завхан, Орхон аймагуд юм. Увс аймгийн оноо 3.9-оор, Завхан аймгийн оноо 1.3-аар, харин Орхон аймгийн оноо 1.1-ээр буурчээ. Өрсөлдөх чадварын ерөнхий оноогоо Архангай аймаг 20-оор, Говьалтай аймаг 17-оор ахиулсан нь өнгөрөх жилд хамгийн өсөлттэй нь байлаа. Гэвч ерөнхий эрэмбээр Архангай аймаг 15-д, Говьалтай аймаг 18-д эрэмблэгдэх болжээ. 21 аймагаас Булган, Завхан, Дундгов, Говьалтай, Баян онгор аймагуд сүүл мөшгөж байна. Эдгээр аймагуудын хувьд бизнесийн үр ашиг үзүүлэлт хамгийн муу дүнтэй гарсан байна.
3 дахь жилдээ үргэлжилж байгаа цар тахлын улмаас иргэдийн худалдаа авах чадвар эсбуурчээ. Улмаар дэлгүүрийн өрийн дэвтэр зузаарч иргэд зээлээс зээлийн хооронд амьдарч байгаа хэлж байна. Энэ талаарх сурвалжлагыг одоо үргэлж. Хүнсний дэлгүүрүүдэд тавьсан иргэдийн зээлийн хэмжээ улам нэмэгдсээр байгаа нь бараа материалын үнэсвэлтэй холбоотой. Харин иргэдийн зээлээ төлөх чадвар нь 20-30 хоног, зарим тохиолдолд 3-6 сар хүртэл хугацаатай байгааг дэлгүүрийн худалдагчид хэллээ. Гэхдээ хорд асуугаад нэхэл тавьчээ гэлээдэг шүү дээ. Ер нь бол нэг хөгөөд идэг юм дөө. Буцааг төлөх чадвар нь ер нь муудацгаацсан. Тэгээд ер нь хүнсний юм л авш шүү дээ. Талах боо мах гэл. Тэр нөрийн хэрэгцээ юм бол авш шүү дээ. Хажуу амьдарч байгаа улсуудын маань зээл 2-3 сая төгрөгийн хооронд хэрэгэлдэж идэг. Тэгээд энэ одоо дандаа л ахын хэрэглээ тийм ээ. Мах, таглах. За юу гэдгийг өдөр тутмын өргөний хэрэглээний барааг маань тэгэл олон жилийн энэ айл саахалт амьдарч байгаа улсуудад ингээд бас гаргацдаг. Эргэлдэж байгаа бараанд маань үнэн маань өсөлт бол мундаг өндөр өсөж байгаа. За нэг эргэлтэнтэй бол нэг тийм ээ 10-аас 15% ийм нэмэгдэлтэй ирж байгаа. Буцаан төлөлт дээр одоо зарим айлууд нь бол бас гайгүй тийм ээ цалингаас цалингийн хооронд өдөр тутмын ажлынхаа онцлогоос шалтгаалаад тэг ингээд бас нэг 10-аас 20 хоногт ч юм уу тийм ээ зарим улсууд маань тийм ээ одоо нэг өвчин зовлонтой байгаа үедээс тийм 2-3 сар за 6 сар иймэрхүү байх жишээний байгаа. Өөрөөр хэлбэл иргэд дараа сарын цалин халамжийн мөнгөөрөө зээлээ төлн дахин зээл авч байна гэсэн үг юм. Өрийн дэвтэрт бичигдснээс харуул зээл тавьж байгаа иргэд мах, талах, гурил, будаа, хүнсний ногоо гэсэн хүнсний бүтээгдэхүүнүүдийг ихэвчлэн худалдаа авсан байна. Ингэхдээ худалдаа авалт нь их хэмжээгээр бус хоногийн хэрэгцээг хангах хэмжээнд жижиглэнгээр худалдаа авсан байна. 2 дугаар сарын 14-нээс сурагчид танхим болон цахимаар 2 дугаар сарын 28-наас 100% танхимаар хичээлэхээр болсон байна. Энэ болоод бусад мэдээллийг товчооргүй. Ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн танхимын сургалтыг их хэрхэн зохион байгуулах талаар боловсрол шинжилгээ ухааны сайдын хамгаалан мэдээлж байна. Тэрээр сурагчдын өвлийн амралтыг 7 хоногоор сунган 2 дугаар сарын 14-нөөс 5-9 зарчмаар хичээлүүлэх шийдвэр гаргалаа. Энэ нь нийслэлд хамаатай юм, харин хөдөө орон нутагт 100% танхимын сургалтаар хичээлэх боломжтой гэж үзэж байна. Тэгвэл засгийн газраас 2 дугаар сарын 28-наас 100% танхимаар хичээлүүлэх үүргийг боловсролын сайдад өгсөн байна. Ийхүү танхимын сургалтыг хойшлуулж буй учир нь омикрон хувилбарын оргил үе таарч байгаатай холбоотой гэж тайлбарлалаа. Засгийн газрын өнөөдрийн ээлжил хуралдаанаар улсын авраг малчин, улсын хошин авраг малчин, улсын авраг сайлчин, улсын авраг фермер, улсын авраг тариаланч хамт олон улсын авраг тариаланч шалгаруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж шийдвэрлэжээ. Энэ жил улсын хэмжээнд 100 малчныг улсын авраг малчин, 8 малчныг улсын хошин авраг малчин, 6 хүнийг улсын авраг сайлчин, 9 эрчимчсэн аж ахуй эрхлэгчийг улсын авраг фермер, 12 шилдэг аж ахуйн нэгжийг улсын авраг тариаланч хамт олон 21 иргэнийг улсын авраг тариаланчаар шалгаруулжээ. Монгол улс бүгд найрамдах Беларусь улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн энэ оны 1-р сарын 24-ний өдөр тохиоллоо. Манай хоёр орон өнгөрөх 30 жилийн хугацаанд уламжлалт найрсаг харилцаагаа хадгалан эдийн засаг, хөдөө аж ахуй, тээвэр боловсрол зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхийг зорьж иржээ. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн өг тэмдэглэх хүрээнд гадаад харилцааны дэд сайд мөнхчин Беларусь улсын гадаад хэргийн дэд сайд Борисевич нар хамтран батллаа. Энэхүү төлөвлөгөөнд бизнес эрхлэгчдийн уулзалт, соёлын өдрүүдийг харилцан зохион байгуулах, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргах, 30 жилийн ойн нэрмжит найрамдлын төвлийг үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулах зэрэг иргэд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээг бүтэн жилийн турш хамтран зохион байгуулахаар тусгажээ. Тусгай дугаарууд руу хүүхдүүд тоглож залгах, мөн иргэд андуурч залгадаг зэргээс үүдэж ачаал үүсдэг байна. Тухайн агшинд яаралтай тусламж шаардлагатай байгаа иргэдийн дуудлагыг хүлээн авах үйл ажиллагаанд хүндрэл учруулж байгаамаа. Тэгвэл зарим иргэд шаардлагатай тусгай дугаарыг мэдэхгүй байх тохиолдолч мөн гардаг байна. Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл шуурхай удирдлагын төв, галт төмөр, гамшиг осол, аврах ажиллагааны дуудлага мэдээллийг 101-105, гэмт хэрэг зөрчил, зам тээврийн ослын дуудлага мэдээллийг 102, эмнэлгийн яаралтай тусламжийн дуудлага мэдээллийг 103, хүүхдийн хүчирхийллийн дуудлагыг 108 тусгай дугаарын утсаар хүлээн авч шуурхай дуудлагын зохицуулалтаар ханган ажилладаг. Гэвч иргэд тус дугааруудыг хооронд нь ялгаж салгаж мэдэхгүй байна. Мэдхгүй шүү дээ. Одоо нэг 102, 103 гэх төрөний дугаар байдаг. Тэрнийхээ ямар дугаар мэдэх үү? 101-ийг л мэднэ.
108-ыг ямар дугаараар мэдэх вэ даа? 101 чинь л 108-аас мэдхгүй шүү. Гэвч тэрэг ямар нэгэн асуудал гарах юм бол цагдаа 102 лөө. Нөгөө үер ус гам шиг гал төмөрөх юм бол 105-аас бол. Галих 105. 108 ямар дугаар? 108 хүүхд төвчрхэл. Авилгын газрын дугаар мэдэх үү? Авилгалтай тэмцэхийг мэдэхгүй юм. 103-оор залах бах та. 103-оор. Ер нь тийм одоо үйлчлэлийн төлөв тусгай заах тийм үйлчлэлийн дугааруудыг мэдэх үү? 102, 103. Мэднэ. Тий. Тэрээс юу юу байна? 102, 103. Тий. Гал хамаанд энэ төр байгаа юм гэдэг. 108-ыг ямар дугаар мэдэх вэ? 108 мэдэхгүй. Түүнчлэн бага насны хүүхэд гэлтгүй эргээд тусгай дугаарт андуурч залгах өөрсдийн эзэмшид байгаа гар утсандаа хайхарамжгүй хандсны улмаас халаасан дэх утасны товчлуур дарагдах зэргээр холболт үүсдэг байна. Мөн байгууллагууд танилцуулах сурчлагаа дутуу хийснээр иргэдийн ихэнх хувийн шаардлагатай үед ямар дугаар руу залгахаа мэдэхгүй байна. Дэлгэцийн хамааралд орох нь амьдралын буруу хөвшлээс үүдэлтэй байдаг. Тийм учраас хүүхэд залуус дэлгэцийн хамааралтай болох эрсдэлд орсон бол гэр бүл ойр дотны хүмүүс нь түүнийг дэмжиж хамтдаа амьдралын зөв хөвшлийг бүрдүүлэх хэрэгтэй байна. Гадаа тоглож гадуур ажил амжуулах боломжгүй болсон энэ үед цахим орчны хэрэглээ эрс үссэн. Харин энэ үед хүүхэд залуучууд өдөржин утас компьютер ширтэн өдрийг өнгөрөөх нь элбэгүүлжээ. 14-өөс 18 насны хүүхдийн дэлгэцийн хэрэглээг өдөрт 2 цагаас илүүгүй байлгах нь зохистой хэмжээ хэмээн үздэг. Гэвч тэдний захим хичээл гэхэд энэ хязгаарыг давчдаг байна. Гэтэл хүүхэд залуус хичээлээ дууссаны дараа өөрийгөө хөгжүүлэх, тоглох, бусадтай харилцаа өрнүүлэх зорилгоор утас компьютерыг үргэлжлүүлэн ашигласаар л байдаг. Харин энэ үед л буруу зуршил бий болж цаашлан дэлгэцийн хамааралд орох магадaltaй байдаг хэмээн мэргэжлийн хүн хэллээ. Сүүлийн 2-3 жил ковидын үед тийм ээ дэлгэц ашиглаж одоо томчууд маань ажиллаа хийгээд багчууд нь хичээлээ хийж байгаа. Тэгэхээр дэлгэцийн хэрэглээ нэлээдгүй өссөнтэй холбоотойгоор энэ талаарх зөвлөгөө мэдээлэл авах гэсэн үйлчлэгчдийн маань таваас нэлээдгүй өсөж байгаа. За ер нь бол бүр бага насны хүүхдүүдийн эмгэгийг бол бид нэр хөвшлэн зөвлөгөө өгж гэрээр нэмжилдэг. Үнэхээр шаардлагатай хүүхдүүдийг бол хэвтэн эмчлүүлдэг. Хэвтэн эмчлүүлэхдээ бол ер нь бол 8-аас дээш 8-аас 18 хүртэлх насны хүүхдүүдийг бид хэвтэн эмчлүүлдэг байгаа. Тэгэхээр энэ маань одоо нөгөө хэрэглээ, чөлөө цагаа өнгөрөөж байгаа хэрэгсэл болоод байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр одоо бид нар сүүлийн үед бол яг ингээд дэлгэц ашиглаад ажиллаа хийдэг болчихсон, хичээлээ хийдэг болчихсон энэ үед бол дэлгэцээр дамжуулж чөлөө цагаа өнгөрөх гэхээсээ илүүтэйгээр дэлгэцийн бус аргаар чөлөө цагаа өнгөрөх арга барилыг эзэмшүүлэх зүгээр байгаа. Ягаад тэгэхээр бидний хэрэглээ чинь одоо нөгөө хичээл сургууль дээр их хвчлэн хэрэглээд тэр олон цаг нь өнгөрчөөд байна, тийм ээ. Тэгэхээр одоо нөгөө жишээлх юм бол шалгалт бэлдээд 1 сар суулаа гэж бодъё. Их ажилдаа 1 сар суулаа гэж бодъё. Тэгэх юм бол дэлгэцийн хамаарал, дэлгэцийн донтолт гэж ярихгүй нах нь шүү дээ. Тэр бол тодорхой зорилготой, тодорхой үр дүнтэй. Гэтэл цаашлаад тодорхой зорилгогүйгээр ямар нэгэн үр дүнгүйгээр амьдрал ахуйд нь одоо сөргөөр нөлөөлөөд удаан хугацаагаар дэлгэц хэрэглээд байх юм бол тэр үед бол анхаарах зайлшгүй шаардлагатай болсон байна гэж ойлгож байна. Хүүхэд залуусын дунд цахим спортоор хичээлэх сонирхол түгээмэл тархаад байгаа. Харин ямарваа нэг спорт нь өөрийн гэсэн хадуу цагийн хуваарийн дагуу бэлтгэлийг хийлэгдэг. Гэвч хүүхэд залуус цагийн хуваар амрах цагийг буруу зохицуулснаас үүдэн дэлгэцийн хамааралтай болох өндөр эрсдэлтэй байна. За үнэхээр л одоо спорт гэж байгаа бол тийм ээ. Одоо бусад спортуудын адил ямар нэгэн одоо дэглэм, дүрм журам гэж байдаг тийм ээ. Хүний тарих гэдэг чинь бие махбод гэдэг чинь хязгаартай. Одоо тухайн зүйлээ удаан хугацаагаар хэрэглээд байх юм бол сайн гэхээс илүү сөрөг үр дагавар ихтэй байхгүй юу? Тэгэхээр одоо нөгөө яг тоглох цаг нь тодорхой стандарттай, тэгээд тодорхой мэдээж амрах цагтай байж энэ бол илүү одоо нэг тодорхой зорилготойгоор үр дүнтэйгээр хийж байгаа үйл ажиллагаа болно. Нэг талаасаа бид нар донтолт гэж яриад байгаа тийм ээ. Гэтэл эн чинь нөгөө талаас амьдралын хэм маяг буруу байдлаар удаа үргэлжилсэн байна л гэсэн үг. Өөрөөр хэлбэл буруу зуршилтай байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр бид нар яаж энийг болох вэ гэхээр шин зуршил бүтээх замаар, шин өөр хоббитой болох замаар, амьдралын хэм маягаа өөрчлөх замаар энэ дэлгэцийн хэрэглээ гэдэг зүйлээ бууруулах боломжтой. Үнэхээр одоо дэлгэцийн хэрэглээгээ бууруулъя гэд гэр бүлээрээ үр хүүхдүүдтэйгээ нийлээд зорилго тавиад ажиллах юм бол 1 сарын туршид одоо сайн үр дүнтэйгээр байж чадах юм бол харьцангуй одоо нөгөө нэг дэлгэцийн хэрэглэх гэсэн хүсэл маань багасаад ирнэ. Цахим спорт нь өнөө цаг үеийн хамгийн эрэлттэй спорт болоод байгаа. Үүний зэрэгцээ тус спортоор хичээлэх сонирхолтой залуус эрс нэмэгцээр цааш хичээлэн тамирчин болох зорилготой бол нарийн цагийн хуваар гарган түүнээ биелүүлэх шаардлагатай юм. Гэвч цагийн хуваарийг сахин биелүүлж чадахгүй бол эрүүл мэнд зав цагаараа хохирох аюултай.
Монгол улсын ууган сургуулиудын нэг шинжлэх ухаан технологийн их сургууль 2021-ээс 2022 оны хичээлийн жилийн намрын төгсөлтийн оюутнуудаа захимаар дипломыг нь гардуулан өглөө. Нийтдээ 1200 гаруй оюутан амжилттай төгсжээ. Хөдөлмөрийн гавьяаны Улаантүгийн хотод шинжлэх ухаан технологийн их сургууль 2021-ээс 2022 оны хичээлийн жилийн намрын улирлын эрдэмэн баяраа амжилттай хийж төгсөлтийн ёслолын ажиллагаагаа захимаар хийлээ. Нийт бакалавр, магистр, докторийн зэргийн 1200 гаруй суралцагч шинээр төгссөн гарчээ. Хэдий одоо энэ цар тахлын хүнд үед танхимын болон цахим сургалтын хосолсон хэлбэрээр үйл ажиллагаа явагдсан ч гэсэн манай одоо төгсөгчид оюутнууд маань хичээн одоо хамтран ажилласны үр дүнд өнөөдөр сургуулийн анхаа амжилттай төгсөө диплом авч байна. Манай сургуулийн хувьд одоо энэ цахим хэлбэрээр төгсөлтийн үйл ажиллагаагаа сүүлийн одоо 2-3 одоо илрэлт бол хамтран одоо зохион байгуулж байгаа оюутнуудынхаа дипломыг бид бэлэн болгосон. Одоо оюутнуудаа 2 сарын 15-ны дотор бид бүх оюутнуудад дипломын шуудангаар хөрвүүлэхээр бэлтгэл зохион байгуулалт нь бол хангагдж байгаа. Энэ завшааныг ашиглаад шинжлэх ухааны технологийн их сургуулаа одоо инженери технологийн одоо 82 мэрэгжил чиглэлээр энэхүү амжилттай төгсөж бакалаврын болон магистрийн зэргийн дипломоо гардан авч байгаа. Энэ 1100 гаруй оюутан төгсөгчдөө их сургуулийн эрдмийн хамт олон багш нар удирдлага бид бүгд чин сэтгэлийн баяр хүргэж цаашдынхаа ажил амьдралд хамгийн сайхан бүхний хүсье өрөөж байна. Өнөөдөр бидний хувьд аз жаргал баяр хүрээр бэлгсэн дурсамж дүүрэн өдөр тохиож байна. Эрхэм хүндтэй эрдэмтэн багш нараас номын дуу сонсож тэднийхээ шавьгиж дуудуулах бас нь бидний хувьд нэр төрийн хэрэг. Биднийг энэхүү эрхэм хүндтэй цолыг гардан авахд гол үүрэг гүйцэтгэж эрдэм мэдлэгийн хангуу харьсан эрхэм хүндэт эрдэмтэн багш нар бидний судалгааны ажлыг удирдах зөвлөгөө өгсөн багш нартай үнэ талархал илэрхийлье. Мөн биднийг үргэлж дэмжиж, зоригжуулж, туслаж, хүн нэг бүрт чин сэтгэлээсээ хандаж, санаа тавин ажилладаг сургуулийн багш ажилчдад гүн талархаж байгаагаа илэрхийлье. Миний бие суралцж байх хугацаанд автомат роботын тэмцээн, робот челленж, бүтээлийн уралдаан, эрдэм шинжилгээний хурал, Аз нөхөн далайн орнуудын дунд зохион байгуулагддаг Robocon тэмцээнд амжилттай оролцож, AB Robocon 2019, 2021 олон улсын тэмцээнд дэд байрлаж түүхэн амжилтыг бүтээсэн. Энэ түүхийг бүтээлцэд манай багийн хамт олон мэдээлэл холбооны технологийн сургуулийн электроникийн салбарын багш нар болон Хөрөл Отор ус 2 багш нартай мөн шинжлэх ухаан технологийн сургуулийн удирдлагууд хамт олондоо баярснаа илэрхийлж байна. Түүнчлэн гадаад ихтэйд сургуультай хамтарсан бакалаврын хөтөлбөрөөр 29 төгсөгч төгссөн байна. Үүнд эрчим хүчний сургуулийн бүгд найрамдах Идэдард улсын Шанхай шинжлэх ухааны технологийн сургуультай хамтарсан. Дулааны инженер 2 дээр нэмэх 2 хөтөлбөрөөр 7 төгсөгч. Мэдээлэл холбооны технологийн сургуулийн бүгд найрамдах Солонгос улстай хамтарсан систем аюулгүй байдал 2 дээр нэмэх 2 хөтөлбөрөөр 1 төгсөгч. Мөн бүгд найрамдах Идэдард улсын Хойд Хятадын эрчим хүчний сургуультай хамтарсан. Сэргээгдэх эрчим 2 дээр нэмэх 2 хөтөлбөрөөр 8 төгсөгч. Бүгд найрамдах Идэдард улсын Хойд Хятадын эрчим хүчний сургуультай хамтарсан цахилгаан хангамж 2 дээр нэмэх нь 2 хөтөлбөрөөр 11 төгсөгч. Япон улсын Нигата шинжлэх ухааны технологийн сургуультай хамтарсан механик инженер 2 дээр нэмэх 2 хөтөлбөрөөр 2 төгсөгч тус төгсжээ. Мөн суралцах хугацаанд сурлага эрдэм шинжилгээ, нийгэм олон нийт, спорт урлагаар бусдыгаа манлайлсан бакалаврын шилдэг төгсөгч шагналаар 11 оюутан, магистрийн шилдэг судлаачаар 1, бакалаврын тэргүүний төгсөгчөөр 2 оюутныг тус шагнаж урамшуулсан байна. Замууд ирээн авто замын бомтоор тээвэрлэлт эхэлснээс хойш энэ сарын 25-ны байдлаар чингэлэг солилцох талбайгаас 816 чингэлгээр 13496 тонн ачаа татаж аваад байна. Чингэлгийн тоог нэмэх талаар Хятадын талтай яриа хэлэлцээ хийж байна. Замууд бомтын ачаа тээврийн ачааллыг бууруулах, хуваалцах үүднээс одоо ажиллаж байгаа гашуун сухайд ханги булган бомтоор импортын ачаа бараг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Мөн ханги мандал бомт дээр чингэлэг солилцох талбай байгуулах боломжийг судлаж байна. Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг 2 дугаар сарын 14-өөс эхлүүлэхээр засгийн газар шийдвэрлээд байна. Өвлийн амралтыг ийм 7 хоногоор сунгасан нь коронавируст болон томог алдуурын оргил үе таарч байгаатай холбоотой талаар боловсрол шинжлэх ухааны сайдын хамглан мэдээллээ. Тэгвэл мэргэжил сургууль үйлдвэрлэлийн төв болон ихтэй сургуулийн хичээл 2 дугаар сарын 7-ны өдөр эхлэх бөгөөд ингэхдээ эхний 2-7 хоногт цахим хэлбэрээр хичээлнэ гэдгийг онцолсон байна. Улсын хэмжээнд үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгч 425 иргэн 39 хууль этгээд байгаа гэсэн статистикийг
санхүүгийн зохицуулах хорооноос гаргажээ. 2021 оны 3 дугаар улирлын байдлаар буюу их 9 сарын хугацаанд дээр хэрхэн аж ахуйн нэгжүүд нийт 868.5 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ. Тодорхойлбол дээрх тайлант хугацаанд 464.3 тэрбум төгрөгийн үнэт металлыг худалдаж 404.2 тэрбум төгрөгийн үнэт металл худалдан авсан байна. Мөнгө угаах терроризмтэй тэмцэхтэй холбоотой ФАТФ-ийн зөвлөмжийн дагуу 2020 оны 5 дугаар сарын 6-наас үнэт металл, үнэт чулуу болон тэдгээрээр хийсэн эдлийн арилжаа эрхлэгчдийг бүртгэлжүүлж тусгай зөвшөөрөл олгох болсон. Энэ хүрээнд дээрх төрлийн арилжаа эрхэлдэг 39 хуулийн этгээд 61% хувьцаа эзэмшигчийн 8.5 тэрбум төгрөгөөр хувь нийлүүлсэн хөрөнгөтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Нийт арилжаа эрхлэгчдийн 82% нь нийслэлд үйл ажиллагаагаа явуулж байгаа юм а. Мэдээлэл хөтөлбөрт хамтдаа баярлалаа. Одоо та бүхэнд гадаад мэдээ хүрэхээр студид орчуулагч Тамч Баяр бат ажиллаж байна. За үзэгч та бүхэнд орой минь төргий. Дэлхийд дахинд болсон онцлог хуулийн явдал мэдээллийн тамиг үзэгч та бүхэнд төлөвлөе. Бүгд найрамдах Солонгос улсын хууль зүйн яамны харьяа цагаачлалын асуудал эрхэлсэн эрх үхий байгууллагаас өнөөдөр тус улсад амьдарч буй гадаад иргэдийн тоо баримттай холбоотой мэдээллийг хүргэсэн байна. За энэ талаарх мэдээллийг Өмнөд Солонгосын Yonhap агентлаг бол мэдээлсэн. Тэгэхээр тус мэдээлэл дурдсанаар 2011 оноос хойш бүгд найрамдах Солонгос улсад амьдардаг гадаад иргэдийн тоо тогтмол нэмэгдэж байсан. За 2019 онд албан ёсны мэдээллээр тус улсад гадаадын 2 сая 500 мянга орчим иргэд бол амьдарч байсан гэдэг мэдээллийг өгсөн байна. За харин цар тахлын өмнөх үетэй харьцуулахад Өмнөд Солонгос улсад амьдардаг гадаад иргэдийн тоо 23 орчим хувиар буурсныг бол тус мэдээлэл дурдсан байна. Тэгэхээр тус улсад амьдардаг гадаад иргэдийн хамгийн олон буюу 30 гаруй хувийг бүгд найрамдах Хятад улсын иргэд эзэлдэг байна. За 1 сая гаруй Хятад иргэд тус улсад ажиллаж амьдардаг. За Вьетнам болоод Таиланд улсуудаас бол 200 мянга гаруй иргэд. За Америкийн нэгдсэн улс болон Япон улсаас 80-аас 150 мянга орчим иргэд амьдардаг бол за эдгээр 5 улсын дараа Узбекистан, Филиппин, Оросын холбооны улс, Индонез, Монгол, за Камбуз зэрэг улсуудаас 30-аас 80 мянга орчим иргэд амьдардаг гэсэн тоо мэдээг бол энэхүү мэдээлэл түргэсэн байна. Бүгд найрамдах Солонгос улсад гадаадын иргэд ковид цар тахлын нөлөөнөөс болоод чөлөөтэй зорчих боломж олцоогүй болсон учраас за түүнээс гадна ковид-19-тэй холбоотой тус улсад ажиллаж амьдрах боломж олдсон хомигдсанаас болж гадаад иргэдийн тоо буурсан гэдэг мэдээллийг өгсөн байна. Тэгэхээр тус улсад гадаад иргэдийн тоо буурсантай холбоотой үйлдвэрлэл үйлчилгээ за хөдөө аж ахуйн салбар болоод мөн жижиг дунд бизнесийн салбар дах ажиллах хүчний тоо багассан. За ийм учраас тус улсын төр засгийн зүгээс гадаад иргэдийн ажиллах нөхцөл за болон визний нөхцөл цагаачлалын асуудал дээр бол хөнгөлөлтөө нөхцөл үзүүлэхээр бол тус улсын төр засгаас бол ажиллаж байгаа талаар энэхүү мэдээлэл дурдсан байна. За бүгд найрамдах Хятад улсын төрийн тэргүүн Ши Жинпин өчигдөр Төв Азийн 5 улсын төр засгийн тэргүүнүүтэй цахим уулзалт хийсэн байна. За энэхүү уулзалтын гол зорилго нь бол зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнээс гарч тусгаар тогтнолоо зарлж 1992 оны ихээр бүгд найрамдах Хятад улстай харилцаа хамтын ажиллагаа тогтоосон. За дипломат харилцаа тогтоосон. Эдгээр 5 улс Хятадын хооронд бол дипломат харилцаа тогтоосны 30 жилийн тохиож байгаа учраас энэхүү уулзалтыг хийсэн гэдгийг бол бүгд найрамдах Хятад улсын Синхуа агентлаг мэдээлсэн байна. Тэгэхээр тус уулзалтын хүрээнд яригдсан нэгэн чухал асуудал нь бол бүгд найрамдах Хятад улсын зүгээс ирэх 3 жилд эдгээр 5 улсад 500 сая $5 санхүүгийн тусламж үзүүлэхээ бол амласан байна. Тэгэхээр өчигдрийн уулзалтын хүрээнд бүгд найрамдах Хятад улс Төв Азийн энэхүү 5 улсын хооронд өнгөрөх 30 жилийн хооронд хугацаанд хоёр талын хоорондын харилцаа хамтын ажиллагаа хэрхэн явагдсан. За цаашдаа хамтын ажиллагаагаа хэрхэн яаж хөгжүүлэх боломж олцооны талаар бол өргөн хүрээнд бол талууд санал солилцсон байна. Тэгэхээр хамтын ажиллагааны томоохон бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүд бол амжилттай хэрэгжсэн. За Казахстан, Хятадын хоорондох газрын тосны хийн хоолой бүтээн байгуулалтын ажил. За Хятад, Киргиз, Узбекистаны хурдны зам. За Хятад, Тажикстаны хурдны зам. За Туркменистан болоод Хятадын хоорондох байгалийн хийн хоолой гэдэг томоохон стратегийн ачаал бүгд бүтээн байгуулалтын төслүүд бол өнгөрөх хугацаанд бол амжилттай хэрэгжсэн. За түүнээс гадна Шанхай хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд бол эдийн засгийн хамтын ажиллагааны тусламж хөнгөлөлтөө зээл хөтөлбөрөө шугамар за бүгд найрамдах Хятад улсын талаас эдгээр 5 улсад бол томоохон бүтээн байгуулалтын ажлууд бол хийгдсэн байна. Тэгэхээр Оросын холбооны улсын нөлөөний гол бүс Оросын холбооны улсын улс төр эдийн засаг за мөн цэргийн хамтын ажиллагаа болоод за мөн олон салбарт бол Оросын холбооны улсын нөлөө их байдаг ийм чухал ач холбогдолтой бүсээс гадна энтхийн
хувьд бол одоо эдгээр 5 оронтой Төв Азийн бүс нутагтай бол харилцаа хамтын ажиллагаагаа сүүлийн жилүүд ихээхэн нэмэгдүүлж байгаа учраас бол Хятадын хувьд бол эдгээр бүс нутгийн улсуудтай харилцаа хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх, за цаашдаа бол хамтын ажиллагаагаа одоо улам нэгтрүүлэх ийм гадаад бодлого явагдаж байгаа гэдэг нь бол одоо өнгөрөгч харилцаа хамтын ажиллагааны энэ чиг байр сууриас бол харагдаж байна. Тэгэхээр Төв Азийн бүс нутаг нь бол бүгд найрамд Хятад улсын хувьд бол мөн стратеги ачаал бүгд бүхий бүс нутаг юм. За яагаад тэгэхээр бүгд найрамд Хятад улсын Европын бүс нутаг руу одоо хуурай замын худалдаа хийх гол одоо транзит бүс нутаг учраас за мөн энэ бүс нутгийн улс орнуудаа энэ эдийн засгийн хамтын ажиллагаагаа хөгжүүлэх замаар өөрийнхөө одоо нөлөөг улам одоо хадгалах, за цаашдаа улам нэмэгдүүлэх ийм одоо гадаад бодлогыг бүгд найрамд Хятад улсын зүгээс л хийдэг юм байна. За Америкийн нэгдсэн улсын F-35 сөнөөгч онгоц за даваа гарагт бол осолцсон талаарх мэдээлэл Америкийн талаас бол мэдээлж байсан. Тэгэхээр тус одоо осолцсон онгоцыг одоо хэвийн үйл ажиллагаанд нь оруулахын талаар оруулахаар за Америкийн талаас за Америкийн тэнгисийн цэргийн хүчин бол ажиллаж байгаа юм байна. Энэ талаар бол Америкийн нэгдсэн улсын тэнгисийн цэргийн хүчний эрх ухааны албан тушаалтан бол өнөөдөр мэдээлэл хийсэн. Тэгэхээр Японтой хамтарсан одоо цэргийн сургуульд хийгээд өнгөрөх 7 хоногт одоо буцаж явах замдаа за өмнөд Хятадын тэнгист бол энэхүү байлдааны онгоц бол осолцсон. За Америкийн нэгдсэн улсын нисэх онгоц тээвэрлэгч Карл Венсон гэгч нисэх онгоц тээвэрлэгч дээр буулт хийх гэж байхдаа бол F-35 байлдааны онгоц бол осолцсон байна. За Ослын үеэр бол одоо нисэх онгоцны энэ багт ажиллаж байсан нисэх онгоц тээвэрлэгчийн одоо багт ажиллаж байсан 7 хүн бол шархагдсан. За хөнгөн болоод дунд хэмжээний шархагдсан учраас за хүндөвтөр шархагдсан одоо 3 иргэнийг бол Филиппин улсын цэргийн эмнэлэгт эмчлэхээр бол Америкийн талаас бол хүргэсэн гэдэг мэдээллийг өгсөн байна. За нисэх онгоцыг жолоож явсан нисгчийн хувьд бол харин одоо ямар нэгэн байдлаар одоо бэртэж гэмтдэггүй. За хөнгөн хэмжээний бэртэл авсан. За ямар нэгэн байдлаар бол хүнд гэмтэл аваагүй. Яагаад тэгэхээр одоо буулт Ослын одоо энэ буулт хийж явах үедээ бол амжилттай бол тэрээр бол онгоцноос бол гарч чадсан байна. Тэгэхээр энэ өмнөд Хятадын тэнгисийн бүс нутагт Америкийн нэгдсэн улс болоод Япон, за өмнөд Солонгосын зүгээс за мөн Филиппин болоод энэ бүс нутгийн улс орнуудтай Америкийн нэгдсэн улс цэргийн хамтын ажиллагааны сургуульд бол сүүлийн үед ихээр хийж байгаа. За яагаад гэвэл Хятадын одоо энэ бүс нутагт өмнөд Хятадын тэнгист одоо өөрийн нөлөөгөө энэ бүс нутгийн арлуудыг өөр ингэж одоо авч үзэх энэ байдал бол нэмэгдэж байгаа учраас энэ бүс нутагт бүгд найрамд Хятад улсын цэргийн энэ нөлөөгөө тогтоон барихын тулд Америкийн нэгдсэн улс бүс нутгийн орнуудтай бол харилцаа хамтын ажиллагаагаа батлан хамгаалах салбарт ихээхэн нэмэгдүүлж байгаа юм байна. За Тайваны дэд ерөнхийлөгч за өчигдөр Гондурас улсад ажиллахаар тус улсыг бол зорьсон байна. Тэгэхээр Гондурас улсын ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Карлос гэгч нь бол одоо маргааш бол ерөнхийлөгчийн тангаргаа өргөнө. Тэгэхээр тус тангаргийн ёслолын үйл ажиллагаанд бол Тайваны талаас бол оролцохоор болсон байна. Тэгэхээр Тайваны зүгээс Гондурас одоо сүүлийн үед бол энэ харилцаагаа бэхжүүлэх талаар бол ихээхэн анхаарч байгаа. Яагаад гэвэл шинээр сонгогдсон ерөнхийлөгч бол сонгуулийнхын кампанид ажлын үеэр за бүгд найрамд Хятад улстай дипломат харилцаа тогтооно гэсэн одоо зүйлийг бол ярьж байсан. За энэ бол нэгсэндээ Тайванаас дипломат харилцаагаа таслаж за бүгд найрамд Хятад улстай дипломат харилцаа тогтоох юм одоо болзошгүй эрсдэл байгаа учраас Тайваны зүгээс бол Гондураст бол энэ анхаарал их хандуулж байгаа. Тэгэхээр тус улсад зар тахалтай тэмцэхийн тулд санхүүгийн томоохон тусламж үзүүлнэ гэдгийг бол Тайваны талаас бол мэдээлсэн байна. Тэгэхээр шинээр сонгогдсон ерөнхийлөгчтэй цаашдаа энэ харилцаа хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хүрээнд бол санал солилцох, за түүний тангаргийн ёслолын үйл ажиллагаанд оролцохоор бол Тайваны талаас бол одоо төрийн одоо өндөр албан тушаалтнаа бол явуулсан байна. Тэгэхээр Төв Америкийн одоо энэ улсууд жишээлбэл одоо Никарагуа, Эл Салвадор зэрэг улсуудын хувьд бол бүгд найрамд Хятад улстай дипломат харилцаа тогтоосон. Тэгэхээр Хятадтай энэ эдийн засгийн салбарт бол ихээхэн хамтын ажиллагаа тогтоож нэгэсэндээ Хятадын хөрөнгө оруулалт зээл тусламж ихээр авч байгаа нь нэгэсэндээ Тайванаас одоо дипломат харилцаагаа таслах гол шалтгаан болж байгаа. Тэгэхээр Төв Америкийн эдгээр улсууд ялангуяа Белиз, Гондурас, Гватемала гэх ч одоо энэ жижиг улсуудын хувьд бол энэ одоо бус улсуудын адил ийм дипломат нэгэсэндээ ийм тоглолт хийх бүрэн боломжтой. Ийм учраас Тайваны талаас бол ихээхэн их болгоомжилж байгаа учраас Гондурастай энэ санхүүгийн одоо тусламж үзүүлэхээ бол амласан байна. Тэгэхээр хоёр улсын одоо хамтын ажиллагааг цааш нь бэхжүүлэхийн хүрээнд бол Тайваны талаас чухал айлчлал хийж байна гэдгийг бол Тайваны талаас мэдээлсэн байна. За ингээ үзэгч та бүхэндээ гадаад мэрэг сонирхол үзсэн явдал баярлалаа. Тэгээд телевизийн мэдээллийн хөтөлбөрөөр өндөрлөж байна. Бидэнд хамт байсан баярлалаа. Оройг сайхан өнгөрүүлээрэй.